За тариалан суман дээр ажиллаж байна. Манай засаг утсарыг дарах маань. Ийм гоё имлэг барьж байгаа юм байна. Аз хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тий. 22 орто жишг имлэг. 22 Аз хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа. Одоо удахгүй ашиглалтанд орох юм. Тий. Тэгээд сая иргэдтэй минь уулзалт хийсэн гишүүн тоос гэж маш баярлалаа. Үнэхээр одоо цаг үеэ олсон, өдөө олсон. Ялангуяа засгийн газар улсын хурлаас хийж хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг олон нийтэд яг ирж ингэж бодитоор хэлж ярьж танилцуулсанд бид бүхэн маш их баяртай байна. Тэгээд бид бүхний зүгээс гишүүндээ 5 асуудал тавьсан. За тэрний маань баг 2 асуудалд шууд баг шийдчихлээ шүү дээ. Өнөөдөр энэ жишг имлэг ашиглалтанд орох байгаатай холбогдуулаад одоо ойрын дуудлагын жижиг одоо оврын төргөний дэргийг одоо шийдээ өгчлээ газар дээр нь одоо маргааш нэг өдрөөс одоо яочч эрүүл мэндийн төвийн дарагтаа явж одоо тэргээ авчрахаар боллоо. За дээрэс нь 90 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шинжил одоо өргөтгөлийн засвар шинтгэлийн ажил байгаа. Нийтдээ зураг төсвийн хийлэгдсэн, нийтдээ төсөв төртөг 950 сая орчим төгрөгийн төсөв төртөгтэй ийм их засвар ажиллагаа. Тэр цэцэрлэг маань болохоор 80-ад оны ихээр одоо ашиглалтанд орсон ийм цэцэрлэг. Тэр цагаас хойш ганц одоо их засвар урсгал засвар юусоо орж байгаагүй юм байгаа. Тулгымцсан асуудал байсан. Тэгээ энэ хоёр асуудлыг одоо хамгийн түрүүнд шийдэж өгсөн бас маш их баярлалаа. Тэгээ дараагийн бас нэг асуудал энэ тариалан сум маань 94 жил болж ахт хүүхэнд гадаад хамтын ажиллагаа ерөөсөө байдгүй. За энэ асуудлыг бас одоо нааштай гараад ингэ шийдвэрлэж өгсөн гэсэн ийм асуудал бас бидхэн баярлж байна. За нөгөө төгөр төгсгөлд нь хэлэхэд хөх байгуун үүр одоо төслийг одоо орон нутагт нь хэрэгжүүлэх болсонд маш их баярлалаа. Тариалан чуулганы эхлээд одоо үнэхээр бас сайхан сэтгэл өндөр цай уулзалт дээрс гарч ирлээ. Ингээ Батэрдэн гишүүндээ цаашдын ажилд нь амжилт хүсье. Бид нэр хамтдаа ажиллана. Зүтгэнэ. Баярлалаа. За энэ лифт яасан гинэ. Барилга одоо ашиглалтанд удахгүй улсын компс оруулах байгаа. Тэгээд одоо суманд анх удаа лефт одоо ашигладаг сумын одоо эмнэлгийн түүхэнтэй одоо анх удаа бид нар ийм гоё барилгатай болсон. Энэ бол гоё шүү. Эднээсээ гоё шүү. Манай тариалан сум 94 жилийн хугацаанд хамгийн анхны лифт орсон юм байна. Лифт сууж ирсэн одоо. Энэ энэ гоё юм байна. Үнэхээр гоё юм байна. Тэгээд одоо ингээд төрөх тасгийн хэмжээр ингээд энэ бол ингээд төрөх тасгийн хэлээ. Энэ ингээд хаалга баахамж болсон. Ингээд төрөх ээжид маань бүрсийн дараах өрөө байна. Тэгээд ихэнх одоо жин пост энэ Аз хөгжлийн маань өрөө бүр тустай. Өрөө олон дотроо 0-тай дүүн шүү дээ. За. Маш одоо Өстой гоё юм тий. ажлах орчныг одоо эмчилгээгчийн одоо Сайн 7 бяцхан өрсийн дуу цангамж Монгол улсын иргэд шинээр төрхөндөө хэмээн. Гоё байна гоё. Янз юм байна. Одоо ашиглалтанд орно тий. одоо тухай улсын компьютер нь орхон болцсон. За одоо тэгээ шинэ эмнэлэгтэй шинэ машинтай. За ер нь бол одоо гишүүндээ маш их баярлалаа. Манай төргөн тусламжийн ойрын дуудлагын машин ерөөсөө хаана нэгтэй газар явж байгаа унтарчдаг. Тэгээд онцлогоонд оруулахаар ерөөсөө онцлогыг нь олохгүй. Тэгээд танах ийм удаан жил ашигласан, ийм олон километр явсан юм устгаач устгалд оруулаач юуг нэмзүүлдэг ингээд зэмлдэг байсан. Энэ хүнд асуудлыг шийдэж өгсөн Батбат гишүүндээ маш их баярлалаа. Бид хэцэг болно. За маргааш шууд арай шууд. Хэлсэн бол хийнэ гэж байгаа шүү дээ. За сайхан юм л. За баярлалаа та нартай. Өстой гоё юм байна.